Сайн байцгаана уу? Илэгнэгт Монгол ахын дүүс минь ээ. Та бүхэн сайхан өвчж байна уу? Миний бие подкастынхаа энэхүү дугаарыг улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос хүргэж байна. Өнөөдрийнхөө подкастаараа бодол санаа сэтгэлээс үүдэлтэйгээр бидний биед эргэтэн тогтолцоонд ямар үйл явц болдог талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэхээр шиглээ. Ингэхдээ өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн уламжилт мэдлэгийг орчин үеийн анагаах ухааны шинжлэх ухааны зарим мэдээлэлтэй харьцуулан судалснаа хүргэх гэж байна. Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт олон хүмүүс сэрж өөрөөсдийнхөө ондоошил өв уламжлал руугаа улам бүр ойрцоор байна. Тэрний нэг жишээ нь сүүлийн 25 жил монголчууд сурхагтан бэх хатны үлдээсэн алтан дээд өмнөний аялахыг судалж эхлэн тэр хүрээнд 30 гаруй сонирхлын бүлгэн бий болжээ. Тэдний нэг нь Аянгат удган зэрэг улааш нараар ахлуулсан гэрлийн өргөө бүлгэн. Мөн л одоогоор 30 орчим судар ном гаргасан байдгаас миний бие их орондоо ирсээр чамгүй хэсгээс нь сонирхон авч уншиж үзэж танилцсан билээ. Өнөөдөр та бүхэнд тэрхүү судруудын дундаас домчин судар дундаа элэгний эмчилгээний талаарх мэдээллийг эмхэлж зэгцэснээ та бүхэнтэй хуваалцъя. Учир нь өнөөдөр Монгол улс нэг хүнд ногдох элэгний хорт хавдрын мөчлөөрөө дэлхийд тэргүүлж энэ л өвчин зовлон ойр тойрны хүрээлийн хүмүүст маань хийсэд ирэх үед би сайныг ухаачиж өөрийнхөө уншиж судалж эмхэл зэгцэлдэг үйлээрээ өөрийнхөө хайртай нэгэн хүнд сэтгэлийн дэм өргөж байгаа минь энэ билээ. Элэгний өвчлөл саяхных бас биш. Эрт цагт тухайлбал идүүгээ бидэнд өртөөлөн ирсэн эмхүү домнохын тухай домчин судрыг өртөөлсөн буурлуудын нэг тэнгэрийн нэршлэн их бид гихч домж өөрөө элэгний өвчлөөр үххийнхээ даваан дээр өөрийгөө эмчилсэн нэгэн байгаамаа. Тэрхүү аргаач бас домчин сударт тусгайлан онцолж дурдаагүй ч гэсэн судрыг уншихад энд тэнд ярианд ашигласан байсан. Үүнийг эмхэлж нэгтгэн яг одоо элэгний өвчнөд тэмцэж байгаа мянган монголчуудад энэ дундаа миний хайртай нэгэн хүнд дэм болоосаа гэсэн үднээс энэхүү мэдээллийг хуваалцаж байна. Их бид домчин хувьд одоогоос 800 гаруй жилийн тэртээ амьдарч байсан. Амьд ахуйда 190 см-ийн өндөртэй Монгол угсааны энэ дундаа Байран хотгийн хүн байжээ. Байран хотгоос та бүхний сайн мэдэх Суучгал хатан төрсэн байдаг. Суучгал хатан Есүхэ баатрын баг хатан буюу Чингис хаантай эцэг нэгтэй дүү Билгүүдээ Бэлтэр хоёрын ээж юм а. Их бид домч амьд ахуйда олон мянган хүний амийг аварч байсны нэг нь бол Суучгал хатан Билгүүдийн нарын амийг аварч хевлээдээ томорсон үрийг амжилтаа их барьж, их үрийг инх минь дасарч, Билгүүдээг 7 нас хүртэл нь харж хандсан нэгэн аж. Тэрээр өөрийгөө Жорж буюу Жүү Ирээчи гэдэг. За энэ нь зовлонгоос хамгаалагч гэсэн утгатай. Эмч домч гэдэгтэй ойролцоо утгатай гэж ойлгож байна. Тэр үед Жорж хэмээх хүн улс орондоо таних тэмдэгтэй олон улс оронд саадгүй аялах эрхтэй байжээ. Өөрийнхөө амьдралын түүхээс жишээ болгон хүүрнэхдээ тэрээр олон огт там бэлдэж, сархтаар хүртэл элдв өвчин ангаагч там бэлдэж явсан байна. Ингэж явахдаа эдэр залуу насндаа нэгэн танг буруу найруулснаар өөрийнхөө илгийг хатууруулах эсээг төрүүлж хожим илгээр үхэх шахдаг. Хүн ядархаараа төрлөө, дураг ядархаараа уулаа гэдэг шиг тэрээр үхийнхээ өмнө өөрийнхөө уг гаргалаа ирж илгэн саднаа хайж уулзахаар шийддэг. Ингээд өргөж өсгсөн ээж нь өөдлөхийнхөө өмнө үлдээсэн үлгий өрөөсөн чихэн зүйлттэй байсан алтан эмгээ барьсаар өөрийн гаргалаа сурч Байран хотгийн нэгэн түүх мэдэх хөвшөнтэй уулзжээ. Их битийг ханцуутай байхад нь хээрээс ойн иргэн олж өсгөж өмдийлгэн өөрсдийн домонд хуй анагаах ухааныг сургасан байдаг. Гэвч загасчны мөр усгүй гэдэг шиг хэдий домж боловч өөрийгөө эмнэж чадаагүй гэдгээ ухаажин ийхүү замд гарч явсны эцэс тэрээр
өөрийгөө байран утгынх за бүр тэр дундаа тус хотхийн хааны ууган хүү байсан гэдгийг олж мэджээ. Тэр үед хэрвээ Тэнгэрийн тамхтай үр мэндэлвэл за хүү байвал чихэнд нь алтан эмэг, охин байвал чихэнд нь мөнгөн эмэг төрх үйдэн зүүдэг байжээ. Ийхүү үлдээсэн үлгий эмэг хоёр нь их биетийн байрангийн хааны ууган хүү болохыг нотолж. Амгаа хааны үед дайжиж явахдаа байран отхийн хан ууган хүүгээ хээр гэсэн гэх хүчиг тайлагддаг. Тэгээд их биетэй таарсан тэрхүү байран отхийн өвгөн бөөлж түүнд илгийг нь үзүүлэхэд их биет яг юуг нь буруутсан болохыг олж мэджээ. Их биетийн хувьд одоогийнхоор эмч хүн байсан учраас илэг ямархуу хэлбэр төрстэй байдгийг мис засал хийж байхдаа олж харсан байж. Үүнээс гадна тэр үед хүний биеийг эсийн төвшөнд нь мэдрэх мэдрэмжтэй хонхтын 2-3 сохор бөө байж гинэ. Их биетийн хувьд эдгээр зарим бөөтэй 20-30 жил хамт байсан юм. Гэвч хүн дэрэгдэх иргэднээ төдийл үнэлдэггүй жишгээр хэдий тэр сохор бөөнөр түүний илхийг гүн бисэлгаалаар сэтгэлээрээ тэмтэрч үзээд загас шиг мэдрэгдэж байна. Хевлийд загасны сүүл бас төрс байна. Гэлбан оч хайлаад байгаа нь ханжаа Тэнгэрийн химтэй адилхан байна гэж хэлж байжээ. Их биет онгодын хувьд өвхийн даваан дээрээ байран отхийн өвгөн түүний илхийг бөөлж үзүүлэхэд сайныг ухаан орж яг юуг нь буруутсан болохоо ухаажин мэдсэн ажээ. Түүний тайлбарснаар аливаа өвчнийг эдгээхэд эхлээд зүй тогтлыг нь мэдэх хэрэгтэй. Жишээ нь хаавраа шимээ авч хаавраа хороо гаргадаг гэгчлэн. Тэр үед зүй тогтлыг одоогийн шиг Microsoft ч юм уу нарийн онцлогооны төхөөрөмж байхгүй байсан учраас нүдээр үзэж батлах боломжгүй байсан зүйлсийг төсөөлийн орон зайд сүнсээрээ сэтгэлээрээ тэмтэрч мэдэрдэг байсан байна. Өөрөөр хэлбэл бясалгаал тандалт зөнгөө сонсох аргаар төсөөлж мон ухамсар гэх гүн ухааныг боловсруулсан байгаа юм. Мон ухамсар гихчид гарсан улсууд бол аливаа юмсыг эсийн төвшнгөөс одон орны хэмжээнд хүртэл бүхий л мэдээллийг зүй тогтлын сэтгэлгээ сүнсээрээ тэмдрээд мэддэг байсан ажээ. Эмч хүн байсан учраас өвгөн бөө өөрийнх нь илгийг харуулж байна гэдгийг мэдээд цөс өвсийг илгэний суур тангийн орцонд оруулж түүнийг ариун хэрэглэж байсан нь өвчнийг нь илааршуулах биш харин тэтгэж байсан гэдгийг олж мэдсэн байгаа юм. Тэгээд огтан гих өөрийнхөө итгэл бишрэл үзэл бодлынхоо суурийг өөрчилж тархины буруу мэдээлэлт эс ухамсарт нь захирагдахгүйгээр дангаар гээгдсэн байсныг олж мэдэж засаж эхэлжээ. Ингээд удаан сул хүнс гэж боддог байсан махан тангаа шүтэж түүний ач холбогдлыг ойлгож биширч хэрэглэх тусам хүч нөлөө илгэнд нь маш ихээр дэм болсон гэж тэрээр дурдсан байгаа юм. Тэсвэртээ тангаа ууж, бөөлөн ажигласаар 3 сарын дараа илаашрж эхэлж байгаа эхний шинж тэмдгүүд илэрчээ. Энэ үр дүнд хөөрсөн их бие тонгод тухайн үед залхуурч хойроглон төсөөлөхөс зүгтааж байсан зүрхэн хэм дотоод сүлэлгээ хүрд гэхийг оролдож үүнээс өөр сонголтгүй гэдгийг ухаарч эхэлсэн аж. Ингээд өргөмөл ээжийнхээ үлдээсэн хүртний тухай домлогын судар онгодын хөг хоёрыг нэгтгэн хүр дээрээ өөрийгөө ангааж эхэлсэн байна. Ээжийнхээ үлдээсэн судраас эсүүдийн дүрсийг мэдэж үйл ажиллагааг нь ухамж ойлгожээ. Мөн хэвлий доторх хэм агаар байгалийн хэмтэй адилхан гэдгийг ойлгоход нэлээд цаг хугацаа зарсан ч гэсэн их олон өвчний учрыг мөн чанарыг тэрээр олж мэджээ. Тэгээд махантан хүр дээр засах эмчилгээ хоёр нь учиргүй сайхан авцалдаж 1 сарын дараа гэхэд илэг нь амьдрах үс болоод ирж. Үүнийгээ тэрээр насныхаа турш хямгадаж амьдрах илэгтэй болсноо ухаарч амьдрнаа гэдгээ ойлголоо гэж дурдсан байдаг.
Их бие тонгод өвчнөө илэршүүлэхин тулд эсийн төвшнөөс эхлээд зүү тоглолыг нь ийхүү таньж мэджээ. Тэгвэл одоо эглэг гэж ямар үүрэгтэй эрхтэн, ямар эсийн бүтэцтэй вэ гэдгийг эхэлж тайлах нь зүйтэй болов.